Ингээд техник мэдээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын оройгоор Монгол анхны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Нэр дэвшигч наран зохитын хувьд мөнгөний хатуу бодлого үргэлжлэлийг онцлоод гадны хөрөнгө оруулагчдыг татаж их үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаа илэрхийллээ. За тэгээ Монгол улсын эдийн засгийг манай хувийн хвшлийн нуруунд дээрээ үрж бол яваад энэ их үүсвэрийн зардлыг бууруулахад та ямар ажил хийхээр төлөвлөж байна? Хэрхэн ажиллах вэ? Суур асуудлуудаа шийдэх, за түрүү ярьсан гаднаас хямд их үүсвэрийг оруулах боломжийг бид айлуулах эрх зүйн хувьд бол санхүүгийн механизмын хувьд бол Төв банк дэмжих ёстой. Энэ ногоон зээлийн сувгуудыг нэмэгдүүлэх ёстой. Энэ хямд их үүсвэрүүдийг татах тал дээр бол банкудад бид нэр дэмжлэг үзүүлэх ёстой. Өмнө нь дундаж гэр бүл 100 мянган төгрөгөөр нэг тор дүүрэн хүнс аваа гардаг байсан. Одоо энэ тор маань дүүрхэ болчлоо. Үүний цаана бол үнийн өсөлт байгаа шүү дээ. Өнгөрсөн 5 жилийг харах юм бол бодлого байгаа ч гэсэн хэрэгжил дундсаар байна. Тэгэхээр яг энэ бодлогоо хэрэгжүүлэх гэдэг дээр та ямар ажил төлөвлөж байна вэ? Миний бас ярьж байгаа зүйл бол энэ хөрөнгөний зах зээл хөгжиж, хөрөнгөний зах зээл рүү энэ үнийн тодорхой хэсэг шингэж орж явах ёстой. Монгол банкнаас зээлийн бүтцээр бүтцийн өөрчлөлт оруулах, макро тэнцвэртэй бодлогын арга хэмжээнүүдийг хэрэглэх, ялангуяа импорт тэмцэн зээл тавигддаг тодорхой шаардлагуудыг эргэж авч үзэх, за бизнес эрхлэгчдийн зээлийг нэмэгдүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлнэ гэж тэрээр онцлсан юм. Зээлийн хүн үндсэндээ 4 хэсгээс бүрддэг. Хамгийн гол зардал болох их үүсвэрийн зардал, үүнийг, за банкны үйл ажиллагаа, банкны ашиг, эрсдлийн зардал өндөр байгаа. За Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллавал тэрээр бүтцийг наривчлан авч үзэж ажиллах болно гэлээ. Одоо энэ балансыг нь үзэхлээр 7.5 их найдын өртөө олчихсан байна. Та энийг бол мэдж байгаа. Ийм балансын алдагдaltaй байх үед дахиад Төв банкны үн цас хэлбэрээр 10 тэрбум их найдыг арилжааны банкудаас татсан. Тэрний хүнд 1.2 их найдыг жилдээ өгч байгаа. Тэгэхээр ийм алдагдaltaй баланстай Монгол банк Төв банкны хувьд яаж энэ хүүг одоо жилдээ гаргадаг юм бэ? Та бол энийг аль их усраар гаргахыг хэлэх хэрэгтэй. Эсвэл мөнгө хөвөлждөг юм уу? Та зөв асуулт ярьж байна. Энэ яг Төв банкны алдагдлыг болохоор би аж ахуйн нэгжийн алдагдлаас өөр ойлголтоо гэдэг зүйлийг өмнөх асуултууд дээр ярьсан. Тэгэхээр үндсэндээ энэ Төв банкны үн цаасыг төвлөрүүлж байгаа зах зээл дээр хилүүдэл мөнгөөл татж байгаа арга хэлбэр. Тэгээ энийг татаж нөгөө мөнгөний илүүдлийг бий болгохгүй гэдэг төлж байгаа төлбөр нь өрн Төв банкны үн цаасанд төлж байгаа төлбөр. Тэгэхээр энэ одоо түрүүний хэлдэг нөгөө өмнөх жилүүдийн буруу бодлогын төлөөс юм а гэж хэлээд байгаа юм тэр. 6 сарын хугацаанд мөнгөний хатуу бодлого бол үргэлжлэхээс өөр байхгүй. Энэ мэтээр мөнгөний бодлого инфляцийг доктортой ойлгох бодлогыг зангидах Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол эхэллээ. Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч Санжаагийн наран зогт нь Монгол Улсын их сургуулийн физик математикийн сургууль, Бүгд найрамдах Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургууль докторийн зэрэг хамгаалсан байна. Тэрээр шинжлэх ухааны академиас эхлээд цавгүй эдийн засгийн яам, боловсролын яам зэрэг яамнуудад газрын даргын алба ашжээ. 2022 оноос Эрдэнэс Монгол компанид гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. Тэрээр өөрийгөө төсөв санхүүгийн чиглэлээр мэргэжсэн удирдах болон мэргэжлийн ур чадварыг хангаж байна гэж хэлсэн юм а.